За эрхэм гишүүдтэй орой мэнд хүргэе. Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол Улсад газарт түүний хэвлээ, ой, улс амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд байна гэж 28 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт хуулийн биелэлтийг хангалттай холбоотой нийтийн ашиг сонирхлыг үндсэн тодорхой асуудлаар Улсын хурлын нийт гишүүний 4/1-ээс доош хүн хянан шалгах төр ороо байгуулах санал тавьбал Улсын хурлын зөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж тус заасан. Оюу толгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхол үндсэн тодорхой асуудал бөгөөд дээрх хуульд заасны дагуу Улсын хурлын нийт гишүүдийн 4/1-ээс доош хүн буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах төр ороо байгуулах санал гаргаад байна. Жавхлан шивэ толгой стратегийн ач холбогдол бүхий ашигт мандамлын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улсын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодтогсон хувь нийлүүлэгчдийн гэрээний 11-3-ын йод 7 жил тутам санхүүжилтийн хүүгийн зохистой хэмжээг авч үзэх заалтыг хэрэгжүүлж 2025 онд багтаан хүүг бууруулах арга хэмжээ авахд Улсын хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах нэн чухал байна. Үүний тулд Монгол Улсын хурлаас оюу толгой бүлэг ордын ашиглалтанд Монгол Улсын эрх ашигыг хангуулах, хүртэг өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтлалыг шинжилэн судлан нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг тэнцвэрт мэдээлэлээр хангах арга хэмжээ авах шаардлагатай байна. Иймд Монгол Улсын хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28-ын 1-р хэсэг, Монгол Улсын их хурлын хянан шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32-ын 1-р хэсэг заасныг үндэслэн оюу толгой бүлэг ордын ашиглалтанд Монгол Улсын эрх ашигыг хангуулах, хүртэг өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх асуудлаар дагнасан хяналт шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжилэн судлах, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж иргэдийг мэдээлэлээр хангах тайланг Улсын хурлын 2025 оны намрын чуулганы ээлжид хугацаанд багтаан танилцуулга үүрэг бүхий хянан шалгах төр ороо байгуулах тогтоолын цэслийг боловсрууллаа. Улсын хурлын эрхэм гишүүд та бүхэн хэлэлцэн авч баталж өгнө үү? Баярлалаа.